А, Б цэгүүдийг дайрсан шулууны тэгштэглийг бичээрэй. За тэгвэл хэвдүүлээ. А цэгийн координат маань хасах 2 1 юм байна. Б цэгийн координат маань 1-ээс хасах нь 1 3 юм байна. За энэ дээрээс тэгвэл А, Б цэгүүдийг дайрсан шулууны тэгштэглийг бичихтэй. Y-ээс хасах нь за энийг хэдүүлээ x1, энийг y1, энийг x2, энийг y2 гэх юм бол y1 хуваах нь 3-аас хасах нь 1. Тэнцүү x-ээс хасах нь x1 буюу x-ээс хасах нь x2 хуваах нь x2-аас хасах нь x1 буюу 1-ээс нь хасах гэсэн. За ингээд y-ээс хасах 1-ийг хуваах нь 2 тэнцүү x дээр нэмэх нь 2 хуваах нь 3. За ижил хуваар энэ дээр 3-оор өгөөд энэ дээр 2-оор ижил хуваар өгчих юм бол 3 y-ээс хасах нь 3 тэнцүү 2 x дээр нэмэх нь 4. За тэгштэглийг бүгдийн тэнцвүүн тэмдэг нэг талд ялгачих бол энийг хойшнруулад 2x-ээс хасах нь 3y нэмэх нь 7 тэнцүү тэг буюу бидний хариулт D хариулт байна.